Бидний биеийн эсүүд хэвийн ажиллахын тулд амьсгалаар орж ирэх хүчил төрөгч, шимтгийлийн бодис шаардах ба үүнийг цусны эргэлтийн тогтолцоогоор урсаж буй цуснаас авдаг. Цусны эргэлтийн тогтолцоо нь өөрөөр бүтэц, үүрэг бүхий цусны судаснуудаас тогтох ба үр ашигтай тасралтгүй урсах цусан хангамжийг нөхцөлдүүлдэг. Хамгийн том диаметртэй судаснууд бол артер болон вений судаснууд юм. Артерийн судас цусыг зүрхнээс тараадаг бол вений судас нь цусыг зүрхэнд цуглуулж ирдэг. Тэдний нэр нь хүчил төрөгчөөр баялаг, эсвэл хүчил төрөгч багтай цус зөөвөрлж байгаагаас хамаардаггүй. Артерийн судас бүр нарийнхан судсууд болж салбарладаг. Хамгийн нарийнхан артерийг артериол гэх ба нарийсаар хялгасан судас болдог. Капилляр буюу хялгасан судас бол хамгийн жижиг диаметртэй цусны судас юм. Хамгийн том хялгасан судасны диаметр 1.2 мм-ээс сэтэрдэггүй. Өөрөөр хэлбэл хүний үснээс ч нарийнхан байдаг. Цус хялгасан судаснаас венул руу, дараа нь вений судас руу шилждэг. Цусны даралт бол цусны эргэлтийн тогтолцоогоор урсаж буй цусны хамгийн чухал үзүүлэлтүүдийн нэг юм. Цусны даралт артерийн судасанд хамгийн өндөр байх ба зүрхний мөчлөгөөс хамаардаг. Зүрх агших үед даралт хамгийн өндөр, зүрх амрах үед даралт хамгийн бага болдог. Цусны даралтын хэмнэлийн өөрчлөлт нь пульс үүсгэх ба энэ нь биеийн янз бүрийн цэгүүдэд мэдрэгдэх боломжтой. Зүрхний үүсгэсэн даралтыг вений судасан дээр мэдрэх боломжгүй. Артерийн судас бол булчинлаг хоолой бөгөөд хөндлөн огтлон цагирах хэлбэртэй. Энэ судас уян хатан шинжтэй тул зүрхнээс өндөр даралттай цусыг хүлээн авч биеийн бусад хэсгүүдэд зөөвөрлөдөг. Хялгасан судасныхаа нь хавтгай хучуур эсийн нэг давхаргаас тогтох тул зөвхөн жижиг молекулууд түүгээр нэвтрэн гарч чадна. Хялгасан судасны ханаар цус болон биеийн эсийн хооронд хийн солилцооны нэгдлүүд шимтгийлийн бодис, хэрэггүй хаягдал бодисын солилцоо явагдана. Венул болон вений судасны бүтц нь артерийнхтай төстэй боловч ханан дахь гөлгөр булчингийн давхарга нь артерийнхаас нэмгэн тул вений судас уян хатан чанар багтай. Харьцангуй нэмгэн хан нь артерийн ханыг бодвол бага тулгуур болох тул вений судасны хөндлөн огтлол зөөвөн хэлбэртэй. Ихэнх вений судас хавхлагтай бөгөөд хавхлага нь цусыг үргэлж нэг чиглэлд урсгадаг.